арай өдөр бүр бяцхан шүдэ угаагаарай. Өглөөний минь манайхаа. Би өнөөдөр яг ч юм нэг тийм влог хиймээр санагдаа. Тэгээд эхлүүлж байна. Би тэгээд сая сэрээд хичээлээ уншиж байна л доо. Тийм байна. Өнөөдөр бол ихт өдөр байна. Амар юм. Ядар. Би өчтөр амар орой унтсан болохоор жоохон ядарлын байдалтай байна. Энийг нэг уншчаа тэгээд босоод цайцуугаа угаад гарнаа. Өнөөдөр надтай. Ёо энэ саруудыг чийлэх гэж ингээд амар хэцүү байдаг байхгүй юу? Хоорн хойлоод. Энэ өнгө надад зохиод байна тий. Бүгд шүү дээ. Энд л ороогүй штэ. Анди. Ерөөсөө ороогүй. Энд тэгэхээр ч ингээд заавал чуу индүүдэх шаардлагатай болчихлоо штэ. Тиймэр баг. Манай хамтлагийн 20 жилийн нөгөө тайлан болсон штэ. Тэр нэр гэсэн ингээд амсахгүй би тэгээд өмсөхгүй иймэрхүү юм л ашиглаад байгаа. Би сая баах өөртөө ганцаараа ярьсан чинь бичлэг аваагүй байсан бай. Юу яах байгаа вэ гэхээр штий. Би одоо нүрийг буудна. Ягаад тэгэхээр өнөөдөр манайхын бичлэг их ихгүй рилийн рилийн тэмцээнд орох байхгүй. Тэгээд рилийн тэмцээнд ороод тэгээд авсан шагнал нэгдүгээр ярианд ороод авсан шагналынхаа мөнгөөр бид нэр зугаална гэж бодож байгаа. Тэр мөнгийг бол бид нар яг ухаан санаа дотроо бол бүр айл үжийн үрцэн байхгүй юу? Тийм болохоор бид нар яалах хэрэгтэй. Өнөөдөр хичээл тарчаад гээс тэр рилээ хий гэж ирсэн байхгүй юу? Тийм болохоор нөрөө бодож хөрхөн бацгүй. Би сормос хараа өөрөөр боддог болсон. Хартий. Эхлээд ямар ч сан сормосоо ингээд буудна. Ним дээр гардаг шиг. Ингээд бод гэсэн. Ингээд будчаад хооронд нь нийлүүлнэ гэсэн. Энүүрээ будахын тулд гарвал нэг юм болдог. Хэдүүл одоо гэж хувцас өмсцгөө. Тэр хулаарын ямар юм юу гэдэг. Тийм, тэн дээр бол гений мутацсан байгаа байхгүй. Багш гений мутацсан. Биднээс ясуудаа тий бид нар жоохон битсэн. Би яг лекц уншиг намаа өссөн байна. Энд чинь лекцээс асуусан. Тийм яг лекцээс уншсан. Ой одоо дараагийнхын тэгвэл бараг лекцээ уншуу. Тэгээд дараагийнх нь өөрөө уншаад үзтээ. Би бол энэ нэг өглөө шүлдээ угаад нуур амаа тэгээд ихэлсэн юм. Тэг гэрээс гараад байна. Юм тэр нөгөө нэг баг болоо би ийм бичлэг хийж чадхаа болчихжээ. Бол ингээд гоё онцон ч ингээд өчтөрөөс хойш бүр ингээд бичлэг хиймээр санагдаа болдгоо. Нөгөө нэг өглөө мөглөө амар стор өчтөр орой ч амар стор хийсэн шүү дээ. Бид нар одоо юу хийж байгаа вэ гэхээр зураг зурж байна.
Та нар ойлгохгүй хэлээд байгаа. Тэгвэл би бол өстө юу зурж байгаа юм гэдэггүй. За яа зургийг харуул та. Ийм зураг зурж. Энэ юу гэдэг нь бас мэдэхгүй. Мэдгүй энэ одоо энэ ямарсан шүдний их өсвөрлөх энэ нэг тийм сонин. Энд яг юу юм бэ? Энэ юм юм. Гэл юм гурсан юм. Мэдгүй. Энэ жаах уу надад. Тэгээд яг уул нь ийм юм. Тэгээд зурж байна бид нар. Зураг зурна гэдэг юм дэгөө бүгдээрээ өнгийн харда байх уу? Тэгээд бас малаар аргалж байна. Тийм үү? Тэгээ одоо бол би юу зурж байгаа гэхээр цэг зурж байна. Ингээ гоё цэг гол цэг. Цэг нь юу? Бом. Мэдрэлийн залаа юу? Мамо, стоп. Энэ яг юу юм? Би тийм одоо нэг бичлэгээ хийж байна. Рейли ялах 400 канал 400 мянган бичлэгээ хийчихэд авцсан тэр чинь. хавар явах зугаалгахаа мөнгөийг олох гээд тэгээд юм гэж Би нэг оруулах шүү. Зэрэг оруулах шүү. тэгээ битэд нөгөө мөнгө аваад юунд зарцуулахаас бодсон байгаа. Мөнгө айлтыг дууссан. Тийм болохоор бид нар ялах хэрэгтэй. Аваагүй ч дууссан байгаа гэж. За. Эхлэв. Энэ шилээ бодож. Би гол нь одоо яг хаад. Бару зү эшэ таша бэцхэн шүдэ огаагаарэ өглөө арай өдөр бүр бэцхэн шүдэ огаагаарэ Сатоя намайг хүргэж өгч байна. Сатоо намайг хүргэж өгөө болсон. Намайг таахаа болсон. Намайг таахаа болсон. Уг тархан байсан. Ятраад байна уу? Өнөөдөр бол нэгдүгээр өдөр шүү дээ. Ирлээ манайхаа тэгээд одоо гэл нэг юм ичээ тэгээд хичээл хийх. Надад тэгтээ хичээл хийх хэрчүүж бол үнэхээр алгаа. Жохон тархиндаа жохон амарлууд жохон юм мэдээж юм жоох үзнэ би. Тэгж жагаад хичээлээ хийдаа. Багш маань болохоор ингээд маргаашийн хичээл бол нөгөөдрийн хичээлийг нийлүүлээд нөгөөдөр нь орхорсон байхгүй бид заадаа нийлүүлээд нэг орчоо багшаа гэдэг. Тэгээд тэр хичээл маань болохоор энэ дуустал гэхээр энэ гэсэн үг. Энийг уншна гэсэн үг. Маргааш нөгөөдөр хүртэл бол аль чадхаараа үнэхээр удаан суу. Би бол үнэхээр ингээд ойрын үеүүдэд ерөөсөө ингэж удаан сууж чадхаа бэлдсэн байхгүй юу? Яг угаасаа тийх юмар удаан суудаг төрлийн хүн бишээсэн л та. Гэтэ одоо өмнө нь яг ингэж тавтартай суудаг байсан шигээ яг тэгж зохио бэлдсэн. Миний ингээ контур уртцсан. Ер нь бол өмнөх одоо бодол контур маань бол урталсан заяа. Контур маань нэгдүгээр уртцсан, хоёрдугаар би сормоосоо арай өөрөөр боддог болцоод ингээд харах юм бол ингээд хоорондоо ингээд нийлээд ийм болцсон байгааз. Ингээд одоо ингээд будчаад дараа нэдрийг ингээд нийлүүлдэг болсон гэсэн үг. Ингээд боддог болсон байгаа. Хүсэж байна. Оо, энийг араа. Би ямар амар битээ харагдаж байна сая. Тэрээр. Шайны миний би бүр амар гоё харагдлаа.
Маргааш тэгэхээр чи одоо ингэ хичээл үг гэсэн үг шүү дээ. Тийм болохоор би маргааш сүүтэй цай чанаж ууя гэж одоо сүү авсан. Манай гэрийн сүү дууссан байгаа. Тэгээд бас булдака сүүнд чанаж ий гэж бодсон болохоор нэмээд тэгээд авсан гэсэн үг. Тэгээд зармаг дулаан орсон болохоор би бүр өдөр болгон заавал идэх хэрэгтэй. Заавал тоглоом шүү. Гэтэ ер нь бол айгүй идчихэж байгаа би. Энэ бол миний хоолын амар хөөрхөн хоолносоо байгаа. Манай ээж авч ирсэн бөө. Амар жижиг. Яг надад тарсан их сайхан хоол. Тэгэд энийгээ сайхан бууцтайгаа тэгээ булдака цавд иднэ. Би бүр яагаад ч юм ингэ сүг түүхийгээр мод. Хэрвээ сүүгээ яг ийм сүүнүүдээ би цай май чанж амжихгүй ингээд хугацаанд дуусгах гээд хамаад би яг хичээл хийж байгаа ширээний хажууд ингээд түүхээр тавьж байгаа л болчихдог. Ийм л амар сонин сууд хүмээ. Ваа. Энэ хараа одоо сүү ихтэй болсон харагдаж байгаа. Гэтэ зүгээр энийг одоо буузаа эндээ дүрж идэх гэсэн. Би нэг сая юмнуудаа хийжсэн баггүй. Тэгээд юмнуудаа хийжсэн чинь гэнт амар ядраад, нойр хүрээд тэгээд кофе ингээд найруулсан. Тэгээд кофе найруулж явцдаа би ингээд амар сонио ягаад ч юм ханаас ч юм унтий гэдэг шийдэл төрчлээ за. Тэг ингээд энэ кофего одоо яахаа мэдгүй л байна. Кофего уучаад унтаж чадхалах юм нь бол яг амар ядарсан мэдрэмж аваад байгаа байхгүй юу би. Тэгээд миний бодсон шиг би бол бодсон шигээ яг ихийг бол хийж чадаагүй заяа. Их юм хийж чадаагүй, сайн сууж чадаагүй. Уцаа оролцсон. Болохоор маргааш өглөө ирцэрж би чадах болов. Энд ингээ миний найрагдсан кофе ингээ байгаад байгаа байхгүй юу? Уучаад унтвал яах вэ? Сая ингээл кофего найруулж хата ер нь ингээд заавал ингэж оройтон барин хичээл хийгээд ах шаардлага байна уу л гэж гинт бодогдлоо л доо. Би яг 3-1-ийг хийж дуусгасан байна. Энэ яг хэлтнийг янзлсан болчоод тэгээд унтцгаая. Энэ кофег бол би зүгээр л үлдээ гэж бодчих юм би одоо үнэхээр омаргүй.